Сүсгтэй олныхоо амар амгалан айлтгая. Бид гандагшлын эдийн хурал ном үйл ажиллагааг олон нийтэд таниулах утга учирыг мэдүүлэхийн тухайд лам хургуудаа залж энэ хурлын тухай ярилцдаг байгаа. Энэ удаад Гунгайшлан Татсангийн гавж Чойжин сүрэн ламыг үрж өнөөдөр сорын тухай ярилцахаар бэлдсэн байна. Таны өнөөдөр мэндийг хүргэе. За тэгээ та бүхэнд ч өнөөдөр мэндийг хүргэе. Сүсгтэн олныг маш сонирхдаг, бас олон сар хүрээгээр оролцдог сор гэж одоо бурхан номын зан үйл уншлага байдаг. За энэний тухай биднес сорыг одоо үгнээс эхлэе тийм ээ. Сор гэж үгс үг вэ гэж. За сор гэж үл ерөнхийдөө тэр хидэж байгаа балинг хэлээд байгаа. Ерөнхийдөө яг балингийн нэрийг бол сор гэдэг. Тэгээд тэрийг хаях бол сор хаях, дүгжүү хаях гэдэг ингээд тэр гол тийм галтай. Галтай тэр балинга хэлж байгаа. Тэрийг сор гэж хэлдэг. Ер нь гол нийт агуулгаараа ер нь сорыг ер нь яагаад сор залдаг? Яагаад сор залах болсон юм? Жилд ер нь манай гандагчлыг 2 удаа сор залаад байгаа шүү дээ. Нэг нь болохоор зуны цагт болохоор цамын хурал хураад цам бүжиглээд тэгээд түүний дараа одоо сор залдаг. Нэг нь нөгөөт нь болохоор зэрэг одоо яг энэ өвлийн сүүл сарын 29 яг жилийн төгсгөл дээр ингэж сор ингээд залдаг. Тэгээ сор хаяснаар яг ямар утга учиртай вэ гэхээр эхлээд тэр балин байна. 3 хоног 20 шиний одоо хуучтын 26 27 28 29-нд 3 хоног хурж байгаа шүү дээ. Тэр үед бол бүх лам нар тэр хурал ерөнхийдөө хурж байгаа. Тэгээ тэр үед 3 хоног ингээд хураад ирэхлээр аанда нөгөө сэтгэл тогтох. Мигрэм одоо нэг юм руу ингээд чиглэлээ зарагдаж байгаа. Тэр нь бол маш баттай болж ирдэг. За түүний ар дээрээс одоо дүгжүү Чойжо дүгжүүийн хурлыг одоо унших гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр номыг уншиж дүүрээд ардаас нь яг тэр одоо балинга хаваачиж гадаа залж хайж байгаа. Энэ бол яг тэр үедээ юу бодгоо гэвэл нийт ард түн бол юу бодож явах хэрэгтэй бол муу мухай гэхээс илүүтэй өөр өөрсдийн дотор байгаа муухайг өөрөөс хамаарсан зүүж болно. Бусдаас бас хамаарсан янз бүрийн юмнууд гадны одоо хорлолууд байж болдог. Тэглээхэд тэр амьтдыг бас юу яаж байгаа гэсэн утгатай биш шүү дээ. Одоо гал руу хийж ийна гэсэн утгатай биш. Зөвхөн тэр амьтны дотор талд байгаа сэтгэлийн муу муухай бусдыг хорлоё гэсэн бодол байдаг бол тэрийг л арилгая гэж ерөнхийдөө бодож байгаа хэрэгтэй юм байна. Эхлээд бол бурхандаа сайхан өргөөд ингээл хамаг юмнууд ингээд явчихж байгаа тийм үү. Дахиад хамгийн сүүлд нөгөө олон түмний муу сэтгэл тэр бүгдээр ингээд шингэлээ. Тийм учраас одоо энийг ингээд түлээд одоо байхгүй болголоо гэсэн санаа шүү дээ. Гэтэл тэрэн дотор өөрийнхөө нэрийг хийдэг юм уу? Тэгэхээр зэрэг утга санаа нь өөр болоод байгаа юм. Тэ? Буруу биш үү тийм. Бараг муу юм руу өөрийнхөө нэрийг хийгээд байгаа. Тэгээд шүү дээ тийм. Тэгэж болмооргүй юм шиг байна та. Тэгээд сүсгтэн олон бас анхаарал таавал заавал галд хүлж байгаа болгон ч юм уу тэр юм руу нэр хийх ч юм уу. Гэтэ хүний нэр хийхэд бол бас анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол бид одоо сүсгэлэн залбирж бас одоо дотоод муу сэтгэлээ арилгахын тухай залбирах нь зөв гэж бий болголоо тийм болоо. Яц. Ерөөсөл хамгийн чухал зүйл нь тэр. Одоо моргох, залбирах зүйлс нь бол ер нь хэмжээшөө буянтай. Нөгөө талаасаа тэр жилийн одоо хамгийн сүүлийн өдөр тэр жилдээ одоо хураасан үйл хэлэнц юу байдгийг тэр бүхний бүгдээр ингээд одоо буруу талын муу талын үйл хэлэнц одоо юу гэдэг тэр бүгднийг тийшээ шингээгээд тэгээ байхгүй боллоо. Одоо энэ жил хамгийн төгсгөлийн өдөр болох гэдэг шүү дээ 29 ч одоо арай болохоор маргааш нь битүүн болох гэдэг. Тэгэхээр зэрэг тэр өдөртөө сайхан ирж залбираад ингээд бол тэр жилийн одоо жил орохоос өмнөх засал болчихсон шүү. Цагаан сарын одоо хурал номд ямарсан сор. За тэгээд битүүнд цэдрэл ам ордог шүү дээ тийм ээ. За тэгээд ерөөлийн хурал гэж байдаг. Цэдрэл амын тухайд та сүсгтээ олонд дэлгэрэнгүй таалдаж. Цэдрэл ам бол яг битүүний орой 10 цагаас хаваад маргааш өдөөний 9 цаг хүртэл хорж ирэнгтэй төрж байгаа. Тэгээ ер нь бол яг энэ цагаан сарын үеийн хурлуудтай энэ байгаа нь хурал хорж байгаа нь бол эхлээд 25-наас ерөнхийдөө эхэлж байгаа шүү дээ. Хуучтай 25-наас
одоо хажтын чухраад хэлтэй дэлгэрээрээ хорно. 26-нд болохоор балин адислага гад хуучин номын хурал гээд эхэлждэг. Энэ болохоор одоо тэр жилд урдалт жилийн тавьсан балингуудаа бүгдээр ингийн өөрчлөөд цоошин балингуудаа тавиад тэгээ тэр балингуудаа адис тэтэлж байгаа зүйл. Тэр балингуудаа адис тэтэлсний маргаашнаас ахуулаад 27, 28, 29 гээд 3 хоног сахиусаа хураад түүнийхээ ард дээрээс сороо гаргачлаа. За энэ бол одоо тэр жилийнхаа засал номын одоо юмнуудаа гаргах зан үйл явдал болж гарах зан үйл. Тэ муу мухаа одоо байхгүй болгох гэх юм уу? Тэр зүйл болж таалаг багсах. Тэ. За тэгээд битүүний өдөр болохоор өглөөдөө хорлоо урчаад орой шөнө хордог нь бол Балдан лам бурхныг тахилах юм. Балдан лам бурхан тэр одоо цэдрэл хамын хурж байгаа шин бол тэр бүх айлуудаар ингээд тойроо явдаг гэж. Ингээ явдаг учраас тэр ламын одоо луус нь их цангадаг гэх юм уу? Байнга ингээд тавьж байгаа шүү дээ. Айлуудаар ингээд ороод хурд яваад байгаа учраас. Тэгэнгүүт тэр юунда луусанд нь одоо өргөл өргөж 3 мөс тавиад нэг өвс мөс тавиад. Тэр хүүдэн дээрээ те 3 мөс тавиад тэгээ дээрээс нь дээш үснийхаа дээжнээс тавьчихсан байдаг шүү дээ. Тэр чинь бол шууд яг манай жилийн одоо энэ жилийн битүүлэх гэж байгаа тэр одоо идэ ундаа тэр бүхний бүгдийг найдасалж байна гэж. За тэгээд манай гэрт бол хам сахиус заларлаа гэж. Ороод гараа явлаа те. Ингэж сайхан залбираад ингээд тэр чинь шүнж урч байгаа. Хуучин хөгчүүдийн ярианаас нөгөө доогуур нь ингэж юм ингэж дэвсчээд тэгэл хам сахиусаа тагтаг. Тэгвэл тэрэн дээр мөр гардаг гэдэг. Луусны мөр гарчдаг. Одоо бас зарим нь одоо үнс дэвсдэг шиг ярддаг. Зарим нь харваа дэвсдэг шиг ярддаг тийм ээ. Уушин татсан нэг юм одоо хөрний голоороо тийм ээ дэвсэж байгаа. Тэгээд луусын одоо мөр гартал тагчжсэн чинь гэсэн тийм одоо түүхүүд байдаг. За тэгээд шиний нэг өглөөнөөс ахуулаад бурхан багшийн их дүүч өдөр эхэлчихин шүү дээ. Хэр төвлөгөө учраас 15 хоног тэрсүүтийн их болон тэнгэр тэргүүтээ бүгдээрээ ном готгосон гэх юм уу? Тийм өдөр шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ өдрөд бурхан багш өдөр болго нэг эр төвлөгөө авчулж исэн. За тэгээд тэр бүгдээрэн дээр нь даган байсан хүмүүс байна. Тэр бүхнийг бүгдээрэнгийн өдрүүдэд илүү их одоо адис чанартай гэсэн үг л дээ. Шиний 1-ээс 15 хүртэл. Тийм учраас тэр өдрүүдийг одоо бурхан багшийн их дүүчин болон хоёр тэгвэл яг тэр жилийнхаа засал номыг хийлэгвэл одоо сайн гэж одоо зарим хүмүүс ярьж байна. Бурхан багшийн их дүүчинтэй өдөр амжуулж чадвал сайн биз. Тэгээд яг өөрөө хувийнхаа заслын хэлэхдээ заавалчгүй тэр нэг 15 хоног гэх шаардлага байхгүй л да. Эзэж хийж болохоор зүйл. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны буян намын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч бас ажилд амжилт хүсье. Тэгээд Монголын ард түмэн та бүхэн сайхан битүүлж, сайхан шинэлээрээ. За баярлалаа.